За нийслэл Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний салбар бол нэлээд хүнд нөхцөл байдалтай байгаа гэдэг бол аудитын тайлан бодлоотлон харууллаа. За ингээд 2025 оны жилийн эцсийн байдлаарх за энэ салбарын нөхцөл байдал ямар байгаа вэ гэдэг талаар хэд хэдэн дүгнэлтүүдийг та бүхэнд танилцуулъя. За нэгдүгээрт бол энэ дулааныг үйлдвэрлэх, за нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй компаниудын ашигт ажиллагаа өөрөө маш муу. За орлого нь бол зарлага давдаггүй. За зарлага нь бол орлогоо хэд дахин нугалсан ийм маш хүнд нөхцөл байдалтай байгаа гэдэг нь бол нотлогдлоо. За 2025 оны жилийн эцсийн байдлаар гэхэд бол энэ тусгай зөвшөөрөлтэй компаниудын нийт борлуулалтын орлого нь за 268 тэрбум төгрөг байхад за зарлага нь 471 тэрбум төгрөг ийм болчихсон ийм санхүүгийн үзүүлэлт бол ажилласан байна. За ингээд зөрүү нь бол 203 тэрбум төгрөгийн хасах утга 2025 оны санхүүгийн тайлангаар бол гарлаа. За ингээд энэ салбарын өөрийнх нь орлого нь зарлагаас 2 дахин бага ийм ашигт ажиллагаатай ажиллаж байна гэдэг бол маш санхүү талаас хүнд бол үзүүлэлт гэдэг бол хүн бүхэн бол мэдж байгаа хаа. За ингээд 203 тэрбум бол мэдээж хаанаасаа төлөгдөв гэхээр мэдээж татаасаар бол төлдөг. За төсвөөс бол энэ зарлалыг бол хаадаг гэдэг бол хүн бүхэн бол мэдж байгаа байхаа. За хоёрдугаарт бол санхүүгийн талаасаа энэ шууд татаасын энэ төсвөөс олгож байгаа мөнгнүүд бол жил ирэх тусам бол өсөөд бол явсан гэдэг нь харагдаж байна. За нин ялангуяа 2025 оны хугацаанд бол за нийт бол олгож байгаа шууд татаас бол 19.8 тэрбум төгрөг болж өссөн гэдгийг бол бид нар харах боломжтой. За 2020-оос 2024 оны хооронд бол дунджаар бол 6.8 тэрбум төгрөг бол байсан гэж үзэх юм бол за ер нь бол өнгөрсөн жилийн хугацаанд бол бараг энэ шууд татаас бол 2.3 дахин өссөн ийм санхүү үзүүлэлт бол харагдаж байна. За энэ нөхцөл байдал ер нь юунаас үүсэж байгаа вэ гэдгээр маш ойлгомжтой. За дулааны энэ тариф бол төрөөс бол тогтоож өгдөг. Зах зээлийн зарчмаар бол явдаггүй. За ингээд эцсийн эцэд бол дандаа төрийн татаасаар явдаг. За нөгөө талаар татаастай ашигтай ажилтгүй байгаа учраас за техникийн энэ шинжилэл за бусад худалдаа авалтанда дандаа татаастай ингэж явдаг. Нөгөө талаар хангалттай мөнгө бол байдаггүй. Ийм маш олон сөрөгдлүүд бол харагдаж байгаамаа. За дараагийн нөхцөл байдал юу вэ гэхээр аудитын тайлан дээр бол дурддагцснаар ерөнхийдөө энэ салбар өөрөө хизээж хараат бус байх боломжгүй байна гэдэг нь бол энэ тайлангаас харагдаж байгаа. За учир нь юу вэ гэхээр эрчим хүчний зохицуулах орол дандаа улс төрийн томилгоо хийгдэг гэдгийг та бүхэн мэддэг бах. Тэгэхээр энэ дулааны энэ салбарыг зах зээлийн зарчим руу шилжүүлэх нь бол улс төрийн нөхцөл байдлаас хамаарсан учраас за нэлээд ийм хараат бус байдал бол ойр хугацаанд бол өргөжлөнө гэдэг нь бол ийм тодорхой дүгнэлт бол харагдаж байгаа. За дараагийн нэг том маш эвгүй за нөгөө талаараа маш юм сөрөг утгатай санхүүгийн үзүүлэлт юу гэхээр энэ салбарын үр маш их хэмжээгээр бол өсөж байна гэдэг нь бол онцгой анхаарал бол татж байна. За ерөнхийдөө энэ салбарын хувьд бол нийт компаниудын үрийн хувьд бол за сүүлийн жилүүд бол нийтдээ 23 ийм гэрээгээр нийт 2.1 их найт төгрөгийн бол зээлийн хилцэл бол хийгээд за үүнээс бол 1.7 их найт төгрөгийн бол зээлийг бол олгосон ийм санхүүгийн тоо гарч байна. Тэгэхээр энэ бол салбарт үр зээлийн асуудал бол 100 тэрбумаар бол хэмжигддэггүй. За их найт төгрөгөөр бол хэмжигддэг ийм салбар бол болчихсон. За хамгийн эрсдэлтэй нь юу вэ гэхээр энэ зээл үр зээлтэй холбоотой эргэн төлөлтийн хуваар нь өөрөө тодорхойгүй. За учир нь юу вэ гэхээр зардал нь дандаа орлогоос өндөр байгаа учраас за эргэн төлөгдөх магадлал өөрөө маш юм муу нөхцөл байдал дээр бол явагдаж байна. За ингээд энэ салбар дээр бол маш их хэмжээний зээл авдаг. За ингээд төлөвлөрүүд л бол хөрөнгө оруулалтаа хийдэг. За хамгийн тоо жишээ гэтэл бол 2.1 их найт төгрөгийг бол 2018 оноос 2025 оны хооронд бол гэр орооллын дулаан хангамжийг сайжруулах чиглэлээр бол зарцуулагдсан бол харагдаж байгаа. За ингээд 2026 оны нөхцөл байдлаар бол ерөнхийдөө энэ 2.1 их найт төгрөгийг бол зарцуулаад за энэ дулааны энэ салбар өөрөө гэр ороолуудаар өснө үү гэдэг нь маш эргэлзээтэй. За ингээд хараад үзэх юм бол 2.1 их найт төгрөг бол маш өргөө зарцуулагдсан гэдэг нь харагдаж байгаа гэсэн. Тэгэхээр энэ зээлээ аваад цаашаа хийж байгаа хөрөнгө оруулалтууд нь өөрөө хэр бодиттой вэ гэдэг дээр нэлээд ийм хүнд ийм дүгнэлтүүд бол гарч байгаа гэдэг нь хин хүнд бол тодорхой байгаамаа. За дараагийн нэг зүйл гэх юм бол ер нь энэ салбарт маш их хэмжээний мөнгийг ямар ч тооцоогүй за өргөө зарцуулагдж байгаа гэдэг нь бол харагдаж байгаа гэсэн. За хамгийн тоо жишээ гэтэл бол ерөнхийдөө сүүлийн жилд бол манай Монгол Улсын засгийн газраас Улаанбаатар хотын бохирдлыг бууруулах чиглэлээр энэ шахмал түлшний үйлдвэрийг бол байгуулсан та бүхэн бол мэдж байгаа. За ард нь ямар санхүүгийн ийм зүйл яригдж байгаа вэ гэхээр нийт бол 1.7 тэрбум төгрөгийг бол толгой компаниас 5 толгой түлшид бол үр хэлбэрээр бол шилжүүлсэн. За ингээд энэ мөнгөөр бол үйлдвэрийг бол барьсан. За нийтдээ бол 400 тэрбум төгрөгийн бол ийм 3 шахмал түлшний үйлдвэрийг бол
байгуулсан. За яг одоогийн нөхцөлтэй байдлаар бол хэдэн жилийн дараа энэ үйлдвэрүүд бүгдээрээ дампуурсан. За ингээд яг одоо л урд төршөөсөө манайх шахмал, түлш, импортоор авдаг юм нөхцөл байдалтай байгаа гэдэг бол хүмүүр мэдж байгаа баха. За ингээд нөгөө 3 үйлдвэр яг өнөөгийн нөхцөл байдал дээр ямар үйл ажиллагаатай байгаа вэ гэдгийг хараад үзэх юм бол за нэг нь ашиглагдахгүй сул зогсож байна. За нэг нь бол урдаас авсан энэ импортын төлшөө савладаг юм үйлдвэр болж хувирсан байна. За сүүлийн нэг нь бол агуулгах хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн нэг ийм зүйл бол яригдж байна. Тэгэхээр 100 тэрбумаар хэмжигдэх ийм маш их хэмжээний мөнгийг энэ салбарт судалгаа тооцоол хийхгүй ийм өргөө зарцуулж байгаа гэдэг нь бол энэ төслөөс бол харагдаж байна. За нөгөө талаар яагаад судалгаа тооцоогүй вэ гэж дүгнээд байгаа гол шалтгаан юу вэ гэхээр за нөгөө талд бол энэ дулааны энэ байруудад энэ тоолуурыг одоо байршуулах шинжлэх юм төсөлтөр бол нийтдээ 353 тэрбум төгрөгийн им хэрэгцээ шаардлага анхны хөрөнгө оруулалт шаардлагатай бол байдаг. За гэтэл бол энийг бол хийхгүйгээр за цаашаа бол им шахмал түвшний үйлдвэр хийгээд байдаг. За энэ үйлдвэр нь өөрсдөө дампуурдаг. Тэгэхээр энэ байгаа хэмжээний санхүүгийн нөөц болцоогоо маш буруу төсөл рүү оруулж байгаа гэдэг нь бол эндээс бол харагдаж байгаа гэсэн үг. За хэрвээ тоолуурыг тавиад үзэх юм бол бүх орон сууцны энэ айлууд за яг бодитоор бол энэ орлогоо төлнө. За төлбөр бол төлнө. За ингээд бол ашигтай ажиллагаа үн сайжрах юм нөхцөл байдал. За нөгөө талаас бол ийм үйлдвэрүүдийг байгуулад дампуурж байгаа юм нөхцөл байдал бол харагдаж байна гэсэн үг. За дараагийн нэг зүйл гэх юм бол энэ манай Улаанбаатар хотын дулааны сүлжээ өөрөө маш хоцрогдсон. За ингээд алдагдлын хувьд бол маш юм өндөр байна гэдэг ийм дүгнэлт бол гарлаа. За нэг ялангуяа сүүлийн одоо 6 жилийн хугацаанд буюу 2020-с 2026 оны хооронд бол ямар ч шинэ их үүсвэрийн төсөл бол хэрэгжээгүй. За нөгөөтэйгөр бол хид хідэн ийм шугамуд бол цаашдаа бол эзэмшигч нь тодорхойгүй, ашиглагч нь тодорхойгүй, урсгал зардал хийх нь тодорхойгүй. Ийм нөхцөл байдлууд бол илэрж байгаа гэсэн ийм зүйл бол яригдж байна. За цаашдаа ерөөхдөө Улаанбаатар хотын энэ өсөн нэмэгдэж байгаа эрэлтийг бол даах үгүй юу гэдэгт бол аудитын тайлангаар мэдээж эрсдэлтэй даахгүй байх магадлал өндөр гэсэн юм дүгнэлт бол гарсан байгаамаа. За дараагийн хувьд бол энэ дулааны эрчим хүчний салбар бол зөвхөн энэ салбар дээр сөрөг байдал нь илэрдэггүй. За цаашдаа бол дам нөлөөгөөр за бусад салбар бол энэ төрийн өмчт компаниудын ашигтай ажиллагаа нөлөөлж байгаа гэсэн ийм дүгнэлт бол ажиглагдж байна. За хамгийн тод жишээ гэх юм бол энэ нүүрсийг нийлүүлдэг компаниудын санхүүгийн ажиллагаанд маш их дарамт болж байгаа. За учир нь юу гэхээр нөгөө энэ борлуулж байгаа, нийлүүлж байгаа нүүрснийх нь үнийг нь за тогтоогоод бол өгчдөг, зах зээлийн зарчмаараа явдаггүй. За ингээд нөгөө нүүрсийг нийлүүлж байгаа компани өөрөө ашигтай ажиллагаа нь одоо буурдаг ийм санхүүгийн нөхцөл байдал бол харагдаж байна. За хамгийн доод жишээ гэх юм бол за Шивэ Ово хувьцаат компани ашигтай ажиллагааны энэ сүүлийн 5-6 жилийн үзүүлэлтийг бид нар хараад үзэх юм бол дандаа бол алдагдaltaй байсан бол бид нар харах боломжтой. За учир нь юу вэ гэхээр төрөөс тогтоочсон учраас за энэ компани бол өөрөө ашигт ажиллагаатай ажиллах боломжгүй. За ингээд энэ компани хувьцаа эзэмшигчд өөрөө хохирж байгаа гэсэн нэг ийм төр зураг бол ажиглагдж байна. За ихэд эрчим хүчний салбарын хувьд бол нэг иймэрхүү нөхцөл байдалтай бол явагдаж байна. За нөгөө талаар хамгийн том энэ бодлогын алдаа хаана явагдаж байгаа гэдэг дээрээс аудитын тайлан дээр дурддагсан юу вэ гэхээр ерөөхдөө энэ нэгдсэн бодлого бол Монгол улсын за нэг ялангуяа Улаанбаатар хотод бол явагдахгүй байна гэсэн нэг ийм дүгнэлт бол гарсан байгаамаа. За нэг ялангуяа эрчим хүчний яам за нийслэлийн удирдлага хоорондоо бодлого нь уялдаагүй ийм нөхцөл байдал харагдаж байна. За нөгөө талаар бол маш олон компаниудыг улс төрийн ийм шаардлагаар байгуулдаг, дампууруулдаг. За ингээд энэ салбарт бол бодлогын тогтвортой ийм үйл ажиллагаа явуулах нөхцөл байдлыг бол үүсгэдэг гэсэн юм дүгнэлт бол гарсан. За үүний хамгийн тод жишээ бол Эрчис Монгол компани за байгуулаад татан болгосон. За энэ хооронд бол маш олон шилжилтүүд, за маш олон ийм тодорхойгүй байдлууд бол үүссэн гэдэг бол хүмүүр мэдж байгаа хаа. За дараагийн асуудал гэх юм бол зарим том энэ нийлүүлэлт компаниуд бол тусгай зөвшөөрлгүй үйл ажиллагаа явуулж байгаа. За ингээд эрсдэл үүсгэхэд бол эзэмшигч за хариуцагч нь хэн байх нь тодорхойгүй. За ийм бол засаглалын асуудлууд бол үүсэж байна гэсэн үг. За ингээд 2025 оны ерөнхийдөө жилийн эцсийн байдлаарх аудитын энэ дулааны инстанцууд за дулааны сүлжээ нийлүүлэлт компаниуд гэсэн дүгнэлтийг та бүхэнд бол танилцуулаа. Анхаарал тавьж баярлалаа.